За хинэ. Эхлээд газ төгнөд. За сайн байна уу? Windows-г хэрэглэе. Эхлээд ингэмээр. Цагаан айгуун дээр. Өөр өөрсдөө тань. Тэр хоол. Микрофония. Монгол брэнд төөний гар. 그렇지 차가워. 나랑 마셔 사와 말이 짜요. 묵직한데 지금 이래도 내 흥긴한데 울고나는 호천투야 모든 사랑 샤키 흔적소 오늘의 금 들어간 털털한 오늘 байна уу. Байна уу? Сайн байна уу? Ямар цай гэдэг. Ямаа гинэ юм боо штэ. Манайхаа энэ аяг цаг аяг цаг баг. Энэ цай гэдэг. Мик үзээгүй баг хүмүүс. Дахиад нэг үнэ. Шууд жолдор. Энэ одоо 5 минут өгөх буцаага хайн харж байгаа. Би бүр батыг чи барьж байлаа. За айдагчдын тэмцээнийг зарч би дөрвийг танилцуулаад өгье. Хоёр тал руугаа голоосоо зүтгэн нэгнийгээ ус руу чилж оруулсан ядан төрүүлсэн эрэгтэй нэг эмэгтэй нэг хүнийг 50 мянган төгрөг шаардсан. За юу. За бензиний нэмэр хаана вэ? Ямар хүч бэ? За зэмцээхлээ. Дундын шүүгч марш зэрэг. Тэмцээний шүүгч инкэ. Fight! За зүтгэд гараа. Бачка бандаж шивтулаа, бандаж шивтулаа. Бачка баско. Үргэлж хараад баскосоо тасаач. Тодорхой ажлууд ачаа. Хооштой тэрэм бол утгагүй болчих штэ. Бондод яас бод нэгнээ чирээ дараад заяа. За идэггүй. Татаараа.
와우. 스틱트 하스티다. 잠깐만요. 아래 덤비 좀. 없어 벤치가 너무 축구했어. 진짜로 되게 죽고 이렇게 잘하지 없거든. 이렇게 잘하는 yapışkan diye. Yavaş yavaş. Hadi o irik çarkı örtüsü işte. İrik çarkı ikisi 질 çıkıyor. Sen de 나는 맞다 뭐 허리 투박. 자, 네, 자, 이렇게. 네, 허리 나와. 이렇게만 있다 어쩌시오. 자, 오삼 쏘듯이 속도. 야구 멤버로 하셨다고. 아시나면 이렇게 야 진짜 있습니다. 우리가 자리가 자꾸 놓지 않아서 힘은 자, 이렇게 막 이쿠시 졌다. 아이쿠시가 yap다. 네. 아이, 뭐야? 얼씨가 죽기시. 얼씨가 죽여나가라. 자. Round one, fight! 자, 뒤튀어나가라. 자, 다시. 자, 영다, 봐봐, 억지쇼. 영다. 억지 몬스터. 아이야야. Round two, fight! Round two, fight! 자, 뒤튀어나가라. 자, 야, 지금 보마. 바트마 이렇게 던져. 자, 이렇게 주듯이 보드가. 자, 빌로. Kuno motor kudu ping, kuno biker, nanum. 자, kuno ven kudu ping, 뭔가. 어떻게 먹어야 될까 뭔가. 자, 네. Final 머리를 round, fight! 들어와. 죽더라. 야, 또 너무 똑같이 너무 쓰죠. 죽는다. 야, 야야야야야.
Зүтгээд байгаа. Өнгөний. За энэ удаагийн төрөлд эмэгтэйчүүдийн төрөлд манай Ломонроо фэн клубын гишүүн Булга ядтаа баяр хүргэе. За эрэгтэйчүүд шахуу үзэж байна. Нэг талаас Бомбай, нэг талаас Бадам, баруун зүүн эргээ шодч хоорондоо. За бүгд одоо бүгдээрээ За Хоноо Мото клубын шавартай усан дунах тэмцээний ядарч өдөр төрөний бохчууд үзэх гэж байна. Хоноо Мото клубын борсвэг Ума мембер Бадам Бэг хоёрын ура. За Ой, я аппарат что ли это? Арай гүцтэй юм болж. За ядагч Бадам 50,000 төгрөг шагнаж байна. За эмэгтэйчд ядагч Булгаг 50,000 төгрөг шагнаж байна. Эфис супермаркет. Таны оновчтой сан. Сарын 11-ний өдөр энэ жил бас коронавирусын нөхцөл байдлын улмаас улсдаа наадам хийсэнгүү тэгээд уг нь одоо наадмаа хийцэн бол гэж заримдаа боддоо гүүч шиг боддоо байхan. Тэгээ ямар ч үсэн энд бид дэдгээр нөгөө аял замд явж байгаа 7 сарын 11-ний ч мартчих. Тэгсэн сая манай Хоноо Мото клубын Баян онгор салбарын тэргүү марш хоёр маань тэр хүүхдэд дагуулсан наадмын уушир үлдээ давхад дээ. Тэгээд уушир үлдээ сууж ийн. Тэр гоё наа. Гадаа цаг агаар нь тэр гоё. Хэд халуун биш те. Тэгээд цахаа сэрсэр сайтай. Тэгээд Баян онгор аймгийн нарийн гол гэдэг газар бас түүхэнд нэр нь бичигдсэн бай гол өдөлтэй байна. Тэгээд энэ нарийн гол дээр наадмынхаа ууширыг хийж байна. За сайн нэг ганц нэг тэмцээн том байгуулж үзлээ. Наадмаач мэдэхгүй зөхөөс юм байна. Тэгээд бүхсэх барилт юм уу яа тэгээд ямар ч үсэн Монгол улс тунхсны 100 жилийн он наадмын төргөө. Сайхан надараа. Монгол түмэн сайхан надараа гэдээ уулнаас нэгэ суучих хэвчээ. Тэгээ манай Матклубийн бодгоо тэмдэглэл нэвтрүүлэг наадмаа тэмдэглээд наадмын уушраа хийж байна. За багийнхаа нэг сэтгэлдээс хуваалцаач. Ер нь юу хийж байна? Ажил амьдрал ямар шүү байна? Өнөөдөр ямар байна? За манай олон улсын Хоноо Мото клубын дүүнер найз нар маань ирээд Баян онгор аймгаараа дайсч баруун тийш аялалдаа явж байна. Тэгээ бид бүхэн эндээ уулзалтаад баяртай сэтгэл маш их өндөр байна. Тэгээд манай Баян онгор аймаг Хоноо Мото олон улсын клубын холбооны одоо салбар Хоноо Баян онгор салбар. Тэгээ Хоноо Баян онгор салбар гэж байгуулагдаад одоо жил болж байна. За тэгээд бид бүхэн бол одоо ингээ орон нутгатаа мотоцикл гэдэг энэ сайхан хөдөлгөөнийг одоо зөв унаж идэж хэрэглэх энэ тал дээр бол одоо залуучуудаа хамтраад ингээд клубийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. За өнөөдрийн хувьд бол одоо ингээд наадмын өдөр. Тэгээ наадмынхаа өдөр найз нөхдөдөө одоо ингээд клубийн найз нартай наадмын хуушураа хийгээд дайлж байна. Тэгээд сэтгэл маш өндөр байна. За багийнх юу хийж ажил амьдрал юу хийж явдаг вэ? За би одоо сайхан танилцуулаа үзэгчдээс өөрийгөө танилцуулаа. Хуушур хэдэн жил хайрч байгаа юм. За ер нь бол хуушурыг одоо өнөөдрөөс эхлээд ингээд өнөөдөр хайрч эхэлж байна. Тэгээд сурч байна. Одоо сүүлрээ сайхан болж байна. За би одоо Баян онгор аймагта автомашины жижиг одоо засвар сэлэвгийн үйл ажиллагаа
явуулдаг. Тэгээ яг ерөөхдөө нэг техник талтай ингээд сонирхолтой. Тэгээ энэ бол энэгээрээ одоо ингээд ажиллаад амьдраад ингээд тэр бүсийн хэмжээнд ингээд явж байна. За марш. Энэ Хөнөө мотоклубын манай аймагт холбооныхон бид бүхэнд аягүй баяртай байна. За би тэгээ аймагтаа нэг хэвлэлийн жижиг зээгтэй. Тэгээ хэвлэлийн үйл ажиллагааг аймагийнхаа ард түмэнд хийж амьдэрдэг. Тэгээ эхнэр 3 хүүхдтэй хамт амьдэрдэг. Тэгээ та бүхэнд ирсэнд маш их баяртай, сэтгэл өндөр байна. За намайг Төгс байдаг. Би одоо Оёнгор аймгийн нисэх худалд ажилладаг. Энэ Батсайхан Батэрд ноёр байна. Найзууд гэр бүлийн найзууд тэгээд эдний клубийн гэх холбооных нь найз нөхөд ирсэн хамт нэгээд ирлээ. Тэгээд та бүхэнд хамтдаа өсгөлийн 100 жилийн баярын мэндийг хүргье. Тэгээд уушуур хамтрахыг цэвэрээ. Энд ирсэн та бүхэндээ одоо энэ наадмын баярын мэндийг хүргье гэж нэг баяр бодохгүй одоо коронавитой байгаа ч гэсэн. Тэгээд сайхан уушуураатай байж байгаа баяртай. Өчтөрөөс эренгүүт хорхог боодгоор тэгэл тэр 5 цулын шүүлтээ ямар гоё байсан бэ? Өсөж ирсийг шилэхүү. Тэр шүүлэх гачин гоё байсан. Дараа нь хорхогийг гөөмн ямбаа зөрөх ирсэн байна. Бас л хорхог гэж чинь шатцсан юм л байдсан баг гэж бодож ирсэн. Гүү юм байна те. Тэ шатцал мах идэм баг гэж бодсон гүү юм байна. Янз бүрийн хорхог гэлээ. Тэгээ өнөөдөр бас хуушраараа бид тэгээд хамтдаа сууж байна. Яа улсын баяр наадмыг бас нэг ингэж тэмдэглэж болтгол юм байна. Ийм сайхан өдөр бас байж болох юм байна те. Ийм хөлбөр. Тэ бас ийм хөлбөр байж болох юм байна. Манай клубын хувьд бол бид нар наадмаар байнга аялж таардаг те. Нөгөө гişүү залуучууд ажил ихтэй болохоор хувь хуваараа нэг байгууллагт ажиллаж байгаа болохоор наадмын үеэр амралт таардаг олон хоног. Тэгээ олон хоногийн тэр амралтыг тааруулаад тэгээ байгууллага бол наадмынхаа өмнө яг цалингаа яс тавьдаг байхгүй те. Наадам цагаас өмнө. Тийм учраас яар тэр цаг хугацааг нь тааруулаад манай клубийнхэн сайхан аялалдаа гардыг. Ер нь 3 жилийн наадмаар байсан бүр. Яг үгүй. Наадам чи одоо мор бүхөөнийг үзэх юм бидтэй. Тэгээд вайн чиг нэг огт сонирхдгүй хүнд болоод стадионы гадаа очиж хуушар авч иччихэл тэгээ сайхан наадтаа гэж бодож байгаа тийм. Би бол хөвдөө яг л тийм бид шүү дээ. Хөө зөөр дээр машиных нь очролж бүглэрч арай ээж стадион ороод гадна талаар нэг тойрол нэг ийм сэрсэн малгай авч өмсөөл нэг ундаа хуушур хоёр авч өмсөөл идчихэл тэгээ за наадам сайхан боллоо сайхан наадлаа гэж боддог тийм. Энэ бол тийм л байна. За тэгээд бич нэг сүртэй бүхэл төр сонирхтгоо. Тэгээ маар чигсэн тэгээд нэг антен зовоогоод байгаа шиг санагдаад. Яг Монгол хүний юм л та тэгэхээр нэг яах вэ? За тэгээд энэ хавийн бидний сууж байгаа уул усны зураглалыг та бүхэнд одоо манай зураглаач үзүүлэх баг. Бид нар ямар сайхан газар байгаа юм бэ гэж. Сая 2 жилийн өмнө одоо газрын зургийн зураглалаар нь би бас сонирхож харж ирсэн. Энэ хэсэг бол далайн ёроол байсан юм байлээ. Маш том далайн ёроол хэсэг юм байлээ. Тэгээд өөр ингээд уул усны 90 тонноос харахад ч гэсэн хөвгт шаварлаг бүтэцтэй гол хөндийн өөрөө хөрсөн хүртэл юм шаварлаг хөрстэй. Шаварлаг элсэрхэх хөрстэй. Хөгшин хар уулнуудтай ийм уул устай байгальтай байж. Тэгээд цаашгаа цөмөрөө замын аяллаа болон залуучдын маань санаас итгэл аялал ямар шүү байгааг за тэгээд уул усны нөхцөл байдал ямар шүү байгааг одоо үзээд явцгаая. Ингээд Волтко тэмдэглэл нэвтрүүлгийг үзэж байгаа байнга үздэг үзэгч та бүхэндээ баярлалаа. Цаашаа үргэлжилсэн маш сонирхолтой дугаарууд үргэлжлэн гарах болно. Одоо орой бүр цагаа Волтко тэмдэглэл нэвтрүүлэг гардаг энэ цаг дээр тохируулж нэвтрүүлгээ үзээрэй.
харийг байгаагаар Cortex. За манай Хүннү клуб одоо энэ жилийн анхныхаа холын аяллыг хийгээ явж байна. Тэгээд одоо бид нар Баян хонгор аймагт байна. Тэгээд маш гоё аялж байна. Айгу 5 тухтай байна. Тэгээд одоо зөндөө олон километр ахаад зөвшөө мотоциклтайгаа явна. Тэгээд дан мотоциклтайгаа яваад байвал бас ядарна. Тийм болохоор бид нар дундуур нь бас хөгжөөнд тоглоод майхан саваа бариад маш гоё амарч байна. Миний хувьд болохоор би анх удаага аялаад холын аялж явж үзэж байна. Тэгээд одоохондоо бол арай ядраагүй байна, гайгүй байна. Хөгжөө зөндөө олон километр байна. Тэр болтлоос ядрах бах. Тэгээд энэ жил болохоор манай Хүннү байкер, Хүннү MC эднээс ер нь би ганцаараа мотоциклтай явж байна. Тэгээд дандаа ирчүүдтэйгээ хамт тэгээд ямар ч эмгтээчүүдэд төлөөлөөд зоригтой хүчтэй явнаа. За ингээд манай энэ жилийн аялал маань уртай аялал маань Баян хонгор аймаг лөө. Баян хөлгийн аймаг зорж явна. Монгол улсын баруун хязгаар. За тэгээд манай одоо бид энэ нарийн гол гэдэг газар ирчээд байж байна. Манай Баян хонгор аймгийн чаптер клубын ахмар маань их гоё утсаж авч байна. Өчтөр хоол унттай. Өнөөдөр бас ирээд наадмын гоё хөшөр хийж өгч байна. Наадмын өдөр. Баян хонгор аймгийн клубын дагс маш их баярлалаа. За тэгээд нийт клубын хааханд үс хамтдаа ардын өсгөлийн 100 жилийн айн баяр наадмын мэндийг хүргье. Сайхан баярлалаа. За сайн байцгаана уу. Сансар Эрдэнэ гэдэг Хүннү мот клубт ороод яг 1 жилийн нүрийг үзэж байна. Тэгээд нодлон бол аялалд явж амжааг байгаа. Энэ жилийн одоо миний хувьд бол хамгийн анхны аялал. Хамгийн анхны аялал маань болохоор циклтэй явж байгаа. Тэгээд нэлээд холын аялал Баян хөлгийн аймаг хүртэл явна. Одоо нийт замын хавар нь бол 3-1 юм л болоод байна. Цаашд одоо их сайхан дурсамжтай адлын худалтай гоё зүйлүүд тохиолдох байх гэж бодож байна. Тэгээд нийт аялж байгаа хамт үстэй аяллаа цаашдын зам үлцэтэй сайхан байх болтугай. Аяллаа төрш бол жоохон нуруу чийлэх зүйл байна. Тэгтээ бол гайгүй байна. Ер нь бол маш сайхан кабин мэдэрч байна. Ер нь бол холын аялал яг ингээд холын аялалд мотоциклтай аялна гэдэг бол цаана кабин мэдрээд байгалийн үзлэлт газруудыг хараад салхи татуулаад давх чи ер нь цаана хамгийн гоё кабин мэдэрч байгаа. Тэрийг мэдрэмжийг авахын тулд мотоциклтай аяллаар явж байгаа. За аяллаа талаар өстөө гоё байна. Хүннү мотоклубын хамт олддог хамт Монгол улсын хамгийн урт аялалтай гарч байна. Баян хөлгийн аймаг руу ирж очих нэг 400 км-ийн зайтай явж байна. Яг миний бас аяллаа явахад бас парктай хөгжилтэй гоё юм боллоо. Юундээ бас Хүннү мотоклубынхаа хамт бол байлаад байгаа юм бэхээр ийм байгаа. Миний мотоциклийн нэг диск ирээд Хүннү мотоклубын маань ерөнхийлөгч болдгоо гэдэг ах маань хаалт дэвсэн гэдэг 1200 мотоциклээ надад өгсөн. Тэнд нь авих байлж байгаа би. Тэгээд хамт олонтойгоо ингээд цуундаа гараад ингээд явсандаа авих сэтгэл хангалуун байлж байгаа. Тэгээ яг Хүннү мотоклубын цаашдаа ч гэсэн сайхан ах нартай, сайхан дүүртэй, сайхан найзуудтай үнэн үргэлжлэлтэй үнэнч шудраг чичмаар хамт олонтойгоо хамт явнаа. Тэгээд бидний аялал цаашаа үргэлжлээд батаа саадгүй те сайн яваад ирэхин төлөө аялал үргэлжлэж байна. Тэгэхээр миний бол юунд бол өстэй нэр аймаг бахмаар ганц юм юу гэхээр энэ 3400 км аялалд гарч байгаа аягүй гарчаа гэж мотоцикл унцдаг байх таахгүй. Тэгээ шууд гэ мотоциклтаа болоод 2-3 мотоциклнаа эдлээл ажилласан. Тэгээд Хүннү мотоклубын хамт бол маш зөргөө ах нь удалгууд аяух байлж байгаа намаагаас ингээд авч яваад заа суугаад явж байгаа. Хүннү мотоклубын бол маш их байлж байгаа шүү. Тэгээд бидний цаашдын аян зам маань өгөлж саадгүй, шишээлгүй сайн яваад ирэхин төлөө бүгд уушаа баярлалаа.
танилцчихъя. Намайг Болтко гэдэг. Болтко тэмдэглэгээ нэвтрүүлэг өгдөг харж ирсэн. Оо тийм шүү дээ. Аа? Тийм шүү дээ. За. Намайг Болтко манай мотоциклчд ингэж мэдлдэг. Тэгээ энэ Болтко тэмдэглэл нэвтрүүлгээ бас хийж байгаа. Оо зөв. Ийгээд бид нэр баян хөлгөө ортол явах. Таанах энд хийв. Гэр хаагур. Энийг доогоор. Доогоор замын цатлаа. Зүүн цагаар. Зуршлаг сайхан баг шүү энэ жил тий. Одоо л гоё. Мал таргалж гинөө. Одоо таргалж гинөө. Төв аймгаас. Төв аймгийн баян сумаас. За мал хэд тарсан мал хонь мал ямар үнэтэй вэ? 250 мянга л гэж шүү дээ. 250 мянга ямар насны вэ? Тэгвэл бат 2 он. 4 он. Улаанбаатарт чинь 200 мянга байгаа шүү дээ. Манай нэг 250 мянга гэдэг зугаал 50 байсан. Аа, хавар бүр 350 байсан. Улаанбаатар ч одоо 200 мал сая би чинь 180 200 мянгаар л ирэх авсан шүү дээ. Намар нөгөө энэ хавийнхын чинь аюу ган болсон л доо. Тэгээ мал янзын ховордсон. Тэгээ яг энэ аймгийнхын зах зээл дээр мах мал нийлүүлэлт ховор байсан бохоо. Яг тэргүүрийн үнийн өсөлт бол тэгээ явагдсан. Яг нөгөө зам дундуур явж байгаа хүмүүс тийм үнэтэй. Чэнжүүд та нар ямар үнэтэй өгдөг? Чэнжүүд бол тэгэл маха хиллэж л юм л та. Хилээд хэлэн 8000 тахам. Одоо 8000. Тий, одоо 8000 таа болсон буугаад. Хэнжүүд нэг замын хүнд бол үнэтэй өгөх юм уу тий? Замын нөгөө юу зугаал мугаалж явж байгаа усуд бол гайгүй хин тэгж авъя хэлдэг юм л тий. Тэгээд тэр болгон зарддгүй мүү юм. Би энэ гайхаад байдаг байхгүй. Хотын үннээс хөдөөгний үн үнэтэй байгаад байдаг. Тэгсэн мөртлөө чэнжүүд хонь мал аваад хот руу авчиж зараад ирэхэд би ерөөсөө очих юм болдог. Манай гэдэг ялангуяа нэг мал их цөөрсөн учраас одоо бол зах зээл нийлүүлэлт мал бай ховор болцсон шүү дээ. Бараг малгуу шиг сөөхөн болсон. Дор нам амжиргааны мал авч үлдээл надны зарахын зараад борлуу болцсон учраас мал цөөхөн гэдэг энэ аймагт бол мах их үнэтэй байсан. Гандаа гаднаас энэ Хойтлын аймагудаас тэгээд энэ зүүнтлийн аймагудаас ирсэн мах л аймагт зарагдсан да. Өөр нутагтай бол таргаа хонь байсан. Байхгүй болсон шүү дээ. Дотроор явсан малчид одоо л ирж байна. Түүнээс дотроор яаж хөвгч тугч чинь гайгүй. Гайгүй. Зүүн тийш үүжид ирсэн харьцангуй гайгүй. Хаана үлж вэ? Төв аймгийн Баян сумаар үүжид ирсэн. Харьцангуй гайгүй байсан. Хөвгч ярих болсон. Хууль гарсан шүү дээ одоо дотрын малчдаг өгөх. Тий, өөхгүйг нөднө. Нэг ааж 11 сард хэлв. Юуны засаг газраас. Манайхад ч яг баацхан ингээд орчдөг хөхгүй. Баацхансан бохгүй манайс өөрсдөө. Одоо яг чинь Баян онгорын Баян овоо гэд энэ манайс одоо ингэ байгаач Баян овоосон орчдөг. Одоо бол энд бол манайс байлахгүй шүү дээ. Хөөгд буугаа өдрүүлэх шүү баг. Тий, сүм өдөрлгүүд ирээл одоо нуу яв гэд манайс бараг одоо энэ хүчээр шухуу ингээл одоо тэгэл хөөгдөл гэж. Үрийгээл. Тэг үрийгээл. Ер нь тэгэл хөөгдөл байждээ шүү дээ. Зундаа доошоо манайхаж жоохон говь талхахаар илсэрхэг тэгээд гангачтай халуун ялааш юм уу. Задгаа ийм олгоор их гэж байхгүй хотгиос өдөр будам удгаас мал гарахгүй нэг юм шүү дээ. Хэцүү байдаг шүү дээ. Тэгээд ингээл хөөгдөл байд шүү дээ. Малчдын амжиргаа хэрэг. Малчдын амжиргаа яг уу мал мах үнэтэй болоод энэ аваа айтайхан болсон юм шүү. Харьцангуй нэг юм бодол гайгүй сайхан байс тэгээд саяны өнгөрдөг жил бол нэлийн юм үүдсэн. Тэгээд яг уу эргэлтэнд оруулсан ийш нь борлуулсан малаараа тэгээд тэрнийхээ ашгаар тэгээд үлдсэн нөгөө тижээгээл үлдсэн хэдэн малаа тижээгээл нөгөөтхөр ингээл тал малаараа л одоо талын нонд оруулж ийн гэсэн үг байхгүй юу. Тийм л тэгэл яг уу боломжтой нэг нь бүлтээ тэгэл боломжтой арай нэг болцоотой нэг холхон тийш зүүн тийшээ хоошоо уус ховд гээд хотор игээд ирсэн бүгд. Одоо ер нь нутаг ногоо гараад бүгд эргэж ирж явах шиг бороо гайг орцсон. Тийм лээ. Би танаас нэг юм асуумаар санагдав. Энэ хятад мотоцикл дээрээс болоод жилдээ манай монголчин 400 орчим хүн нас ороод байгаа. Энэ мотоциклийн эвдэрлээс болоод энэ обууд дугуй найдваргүй энэ гол энэ үндсэн гол найдваргүй тий. Тэгэл гинж минж тасраад ингээд хүмүүс яагаад чанартай юм онжуулдгүй. Яах вэ тэгэл чанартай хайр аймнаас шүү. Яах вэ? Одоо байгаа нэг малчтын бас нэг эдийн засгтлөө байх та. 2 сая орчим байна уу? 2
Орж ирж байгаа нэг элбиг орж ирж байгаа учраас ордлын мотоцикл гомж шүү дээ. Андаа 3 сая 4 саяар мотоцикл амнаас энэ хогроод унчихгүй алаад тавьчихгүй мотоцикл 4 саяар орж ирэл авах уу? Авах байл. Одоо ч тэгээд мотоцикл нь амнасаа одоо болдог цаг ирсэн байна. Ирсээс. Одоо нэг морь мал гэхэр чинь хүн чинь нэг эмнэг юм дээр бол очид төсгөө мордоод авах үстгүй үстэй. Тэ? Тэгээд нэг аль буруу зөв номхныгоо барьж явдаг шүү дээ. Тэгсэн мөртлөө өөрөөсөө энэ нэг аимшигтай муу хийсэн юм унаад л тэгээд энэ дотор давхиад энд төхөөд байхаар арай чанартайг нь оруулж ирвэл яах вэ? Бас авалгүй яах. Тэр хаавж игээд нэг гайгүй мцгийг хүн болгоо унаад энэ зүүн тийш их ундгийн байлээ. Авж юм яа. Яа юу. Тэрийг их улсууд гайгүй гэж яриад байсан. Тэгээд хавар олъё гэд би олоогүй шүү дээ. Улаанбаатар хот мотоцикл олдохгүйсэн шүү дээ. Олдохгүйсэн. Олдож байгаа энийг би хотоос авсан. Төв аймагт байж байгаа. Төв аймагт мотоцикл байдаг юм л. Тэгээд нэг ийм мотоциклаар авсан. Яг хөдөөний нэг бартаанд явах lúc арай өндөр юу туулах чадвар сайт тэгээд хэвэргээ эднэр шүү дээ. Тэрийг өөр нэг винзан баг гэдэг учраас л. Гэтэ бас тэр улжаа мотоциклаас болоод ингээд хүн яанаас ирстэй ингээд гэдэг ч юм бас нэг хуугийн ухамсарын асуудал байгаа тохиол. Хурдан тааруулж юм. Аюулгүй малгай каса өмсөхтэй. Тэр чинь бас нэг хуугийн ухамсарын асуудал болж байгаа байхгүй юу? Дээрээс нь согтууруул гундаа хэрглэж чинь тэр юм тийм асуудлаас болоод тэгээд бас нэг тийм эрсдэл гараад байгаа байхгүй. Хуугийн ухамсар маш шалтгаалаад байгаа шүү дээ энийг бас унгаж идэлгээд бас. Тэрнээс бас энийг зөв унаад сайхан зөв ажиллаад хэрэгцээндээ мал аж ахуйнтаа ингээд хэрэгцээндээ хэрэгжилж байгаа хүмүүс бол одоо явах санах байна. Үнэхээр чанартай бас нэг баталгаатай үнэхээр гоё юм бас. Тийм гоё шинжлэхтэй тийм гоё юм гараад ирэх юм бас. Гартахгүй шүү дээ бас. Тийм биз ээ. Тийм шүү. За алдар хэм блэ? Намайг Дамдсан буу гэдэг. Дамдсан буу. Эний Дамдсан. Жаргал сайхны Дамдсан буу гэдэг. Аль нутгаар? Баян хонгорын Баацхан сумд амьдардаг та. Өөрөө би Баян хонгорын Жист самхаа. Галаадрахын Батсуур гэдэг. Намайг болдоггүй. Би Баян хонгорын Баацхан самхаа. Баацхан. Ямдарч сандаг дарч. За ийм гурван залуутай уулзлаа. Бид эднийг мотоциклд ирэхээр сонирхоод давхад ирсэн бол та. Тэгээд ер нь орон нутгаар нэг мал махны үн ийм тийм байна гэж зөндөө ярих зэрэг эцсийн дүндээ болвол яг уу мал махны үн өсөж байгаа малчтай амьдраад хэрэгтэй ч гэсэн одоо манай Монгол улсын махны бизнес бол уртаашаа хятадуудын гарт орсон. Тэгээд ямар ч үсэн Улаанбаатар хотыг тойруулж махны зөөр барьчихад барьсан зөөрөндөө Улаанбаатар руу хорж иж байгаа малчтын бүх махыг хятад авч нөөцлчөөд тэг Улаанбаатар хот зохиомол махны хомсдол үүсгээд. Ингээ махны хомсдлуудад махны үн өсөд ирэнгүүт улсаас татаас аваад буцаагаад махаа улсад нийлүүлдэг юм уу эсвэл өндөр үнэтэй болсон албаар хомсд үсч өндөр өссөн үнэтэй болсон хойно махыг зах зээлд гаргадаг ийм бизнесгээд нөгөө малчин монголчууд маань одоо мал аж ахуйтай монголчууд маань хэдэн сая 30-40 сая толгой малтай монголчууд бүгд махны хомсдолтод амьдраад байдаг. Энийг бол төрийн бодлого гэхээсээ илүүтэйгээр одоо энэ төр өөрөө энийг мэдэрч тий энийг болгоомжлж хийх ёстой юм да. Энийг харуулж байгаа. Тэгээ малчид маань махны үнэнд буруутгахтаа л хэн ч гэсэн 5 цасаар илүү махаа өгөх хүсэлгүй л яах вэ тийм амьдраагаа дэмжиж. Гэхдээ одоо бас нэг жоохон одоо зөв бодлого барьж зөв бодлого явуулахгүй бол энэ одоо бидний бусдад хязгаарлагдж байгаа хязгаарлахгүй бол хэцүү болжээ. За ингээд одоо хоол плов хийх гэж тэгээ таах нэг үүсгчтэй авах нэг болтгоо тэмдэглэлийн аялын төрлөгийн пловонд орж байна.